Монголын засгийн газар нэг жил говь сонгогдсон 7 гишүүний говийн ард түмнийг сайхан хуурч байгаа. Ямар ч говийн төсөл төр усны мөнгө юу ч тавиагүй. За би энэ Балжин дарга, Батбаяр дарга, за дараа нь COP17 ажлын хэсгийн батлага дарга нараас асуулт асууя гэж бодож байгаа юм л да. Сая эдийн засгийн сайдын зөвлөх юу хэлчихвэ? Ус чинь амин чухал асуудал биш юм уу? Амин чухал бус асуудлуудыг хассан гэ хэвнийг хэлж та усуудгүй юу? Монгол улсын 76.9% нь газар нутгийн өнөөдөр цөлжсөн байгаа. Монгол улс 2026 онд дэлхийд манлайлалаа үзүүлнэ гэд нэгдсэн үндэсний байгууллагын баг хурлыг COP17 гэдэг одоо энэ хамгийн өндөр өртөгтэй хурлыг зохион байгуулна гэсэн байгаа. Ийм байхад эдийн засгийн сайдын зөвлөх ийм утгагүй юм ярмааргүй байна. За усны газар дээр ингэсэн 2.3 тэрбумыг тавьсан. Гол нуурын менежментийн зардал гээд 2.2 тэрбум нь эгийн гол руу өгнө. Тэгээд цаана 300 сая төгрөгтэй үлднэ. За газрын дороотлыг бууруулж сүлжилтөд сэргийлэх хөтөлбөр дээр 11.9 тэрбумыг тавьсан байгаа. Энэ нь тэр чигээр COP17 руу орно. Энэ хөтөлбөр дээр 25 онд 3 тэрбум төгрөг тавигдсан байсныг төсвийн тодтголоор 500-ыг нь хассан мөн үү? 2.5 тэрбум нь үлдчихэж байгаа. Энээс 2 тэрбумаа COP17 руу өгчөж. 500 саяар Монгол улсын 76.9%-ийн цөлжилттэй газар нутгийг хамгааллаа юу хийж чадах юм? Усны газар 300 хэдэн сая төгрөгөөр Батбаяр дарга та юу хийж чадах юм? Усны өдрөө тэмдэглэнэ гэдэг байгаа шүү дээ. Цай кофений зардал өөр юм байхгүй байхгүй юу? Тэгчээд бид нар өнөөдөр дэлхийд Монгол улс 196 оронд манлайлалаа үзүүлж цөлжилтийн эсрэг баг хурал хийж байгаа хүү хаа гэдэг юм. Би энэ дээр тавьж байгаа 229 тэрбум төгрөгтэй юу ч ярихгүй. Ягаад гэвэл энэ Монгол улсын нэр нүүр энэгээрээ та нар ажиллаа зохион байгуулаарэ. За тэгтээ батлага дарга та энэ COP17 дээрээс одоо манай улс мөнгө босгоно тийм үү? Тээзүүний мөнгө босгох гэдэг байгаа сте говийн усны. Одоо байгаа тэр Монголд байгаа гэдэг байгаа тэр тээзүү чинь нэгдсэн үндэсний байгууллагын стандартыг хангахгүй шүү дээ. Тэргээр бид нар өнөөдөр мөнгө олж чадахгүй зүгээр тээзүүний мөнгө л олвол их юм болчиход байна уу? Би тэгж ойлгоод байгаа. Тэрийг надад хэлээд өгөөч. Тэгэд батлага дарга 300 саяар юу хийх юм? Балжин дарга 500 саяар юу хийх вэ? Байгаль орчны сайд одоо төсвөө асуулцсан сайд л энд суудсан бусд нь байхгүй шүү. Нөө бодлого ярих шууд улс төрийн шийдэл гаргах ямар нэгэн тоо баримт ярих сайдууд нь байхгүй. Энэ хэдэн агентлагийн дарга нарыг жичлээд одоо яах вэ? Бид тэр COP17-оос асууя. Яг одоо олон улсын стандартад нийцсэн тийм тээзүү байна уу? Говийн усан дээр хэрлэн тоон орхон. За хэд нэмэр хариулах вэ? За 4 нэмэр хариулъя. За маш товчхон хариулахыг одоо төсвийн төсөл дээр боловсруулж өгсөн. Тэгэхээр энэ жил 2024 оны гүйцэтгэлээр 84 тэрбум төгрөг усны төлбөрт орсон. Бид нар 25 онд энэ усны төлбөрийг нэмэгдүүлж 150 орчим тэрбум руу зүтгэж яваа. Эннийх байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулинд 35%-ийг нь эргүүлээ зарцуулна гэсэн үндслээр бид нар 50 тэрбум төгрөгийн менежментийн хөтөлбөртөө 50 тэрбум төгрөгийг тусгаж өгөөч гэдэг ийм хүсэлтийг оруулсан байгаа. Энэ маань хасагдаад 2.239 буюу нөгөө сая яригадаад байгаа эгийн голд 2 тэрбум нөгөөд 390-тэй үлдсэн. 390 дээр юу хийж чадах вэ гэхээр эхний ээлжинд дэлхийн усны өдрөө тэмдэглэх бах хэрвээ мөнгө үлдэх юм бол үүрэг хүлээсэн байж байгаа 2 улстайгаа хөлийн усны хилцээрийг хийж чадвал болохоор нөгөө төлөвлөсөн байсан 12 ажил энэ жил 12 ажил төлөвлөсөн байснаас жишээлбэл говийн бүсэд бид нар 2-3 сумд газрын доор усны эрэл хайгуул хийх ажил төлөвлөсөн байсан. Энэ чадаагүй мөн бид нар нэг лист гэж ярьдیں۔ 17.8% нь дунд масштабын зураг хийсэн байгаа. Энийгээ ядаж 18% төгрөгийг гэж төлөвлөсөн байсан. Энийгээ хийж чадаагүй. Тэгэхээр энэ ажлууд маань дахиад хойшилж ийн гэсэн үг байгаа. За COP цаг хэмнээд нэг онг цагаан бургастай төслийг явуулахын тулд COP-ийн хэмжээнд нүүбийн төрөлцсөн байгууллагуудтай ажиллах тухай асуудлуудыг ярьж байна. За Азийн хөгжлийн банктай 330 нуурынхаа көв цөөрмийн тухай асуудлуудыг бид нар бас ярьж байна. Мэдээж
төсөв гадаадаас хөрөнгө оруулалт татах тухай асуудал дээр зээлийн асуудал огт байхгүй, зөвхөн бусалтгүй тусламжийг авч чадна. Энэ тохиолдолд Монголын төсөв дээр тусгагдсан байгаа хөрөнгө мөнгөний хэмжээ их чухал байгаамаа. Тийм учраас бид бол асуултын хариулт 3.2-оор ийм ажил хийх байсан. Гэтэл одоо 390-ээр юу хийх вэ гэдэг нь ойлгомжтой гэсэн хариултыг өгмөр. За 2 нэмэр хариулт өгье. За би онцгой бол бүсчлэн хөгжлийн асуудал хариуцсан амар сайхан шадар сайдын ахлах зөвлөх Батбин байгаамаа түрүү бас буруу ойлгоч шиг боллоо. За говийн мөсөө зөвлөлийн уралдаар бол 5 мега төсөл төр шийдвэр гарсан. 4 нь бол 26 оны усын төсөвтөр ингээд дэд үтсийн ажил суудсан байгаа. 5 дахь нь яг энэ усны төслийн техник эдийн засгийн үндэслэл боловсруулах ажлыг одоо бүхэлд нь эдийн засгийн хөгжлийн яамдар эрхчлийн төсөвдөр ингээд 50-60 тэрбум төгрөг суудсан явж байгаа. Эндээс бол ингээд задаргаанд ороод явах боломжтой болов гэж харж байгаа. За тэрнээс гадна энэ жил оюу толгой компанидаа 1 тэрбум төгрөгийн одоо яг энэ усны асуудлыг хөндсөн асуудлаар санамжчиг байгуулсан одоо яг ингээд үйл ажиллагаа нь эхлэх гээд байж байгаа. Вантхаа гишүүн дээр бас нэлээд бас дэмжлэг үзүүлж, бодлогын дэмжлэг үзүүлж хамтарч ажилласан байгаа. 4 нэмэр Бажирндар. За, Давд хариулъя гишүүний өсөд. 25 онд бол нийт 3.3 тэрбум төгрөгөөс 500 сая төгрөгийг нь бол татуулсан байгаа. За 500 сая төгрөгийн асуудал нь үлдэгдэл 500 сая төгрөгийн асуудал дээр бол энэ сөлжилттэй холбоотой АЦС-ыг хийх ажлыг төлөвлөд ажиллаж байна. За 2 тэрбум бол КОБ-ийн ажлын КОБ 17-гийн хурлын ажлын үйл ажиллагаанд засварлагдаад явж байгаа. За 26 оны төсөвдөр нийтдээ 74.8 тэрбум төгрөгөөс 6 ажил төлөвлөснөөс одоогийн байдлаар бол 2 ажил буюу 11.9 тэрбум байгаад байгаа. Тэгэхээр 11.9 тэрбум дээр бол КОБ 17 хурлын үн дээр бол 10 тэрбум оролдоно. Үүнтэйгээ уялдуулаад бид нар яг хөөрэ цөлжилтийнхаа үйл ажиллагаатай холбоотой бэлчээрийн доролттой асуудлуудыг бол уялдуулаад явахаар төлөвлөж байгаа. За дээр нь мөн төсөв хөтөлбөрүүдийн хүрээнд бас энэ цөлжилтийн тэмцэх арга хэмжээнүүдийн бас Батмунх дарга өвчтөй байгаа учраас оронд нь бодлого төлөвлөлтийн хэлцээнээр гаруун театрын асуултанд хариулъя. За КОБ 17 цөлжилтөд тэмцэх конвенцийн талуудын 17 дугаар багварлаар усны асуудлыг эцсийн газраас зохион байгуулалт үндэсний хороо болон ажлын албанаас маш өндөрөөр авч үзэж байгаа. За энэ хүрээндээ түрүүн услын агентлагийн дарга Батбаяр дарга хэлсэнчлэн усны төслүүдийг ялангуяа хөрөнгө оруулалттай говийг өсжүүлэх юм уу эсвэл одоо говийн экосистемийг нөхөн сэргээхэд усны нөөцийн менежментийг нэмэгдүүлэх гэдэг хүрээнд нэгдсэн үндэсний байгууллагын байгаль орчны хөтөлбөр, нэгдсэн үндэсний байгууллагын Аз намхан талаа эдийн засаг нийгмийн комисс, за дэлхийн байгаль хамгаалах холбоо, Дайны дэлхийн байгаль хамгаалах холбоо гэдэг байгууллагуудтай хөрөнгө оруулалт татах. За 4 нэмэр гүйсэж хариулъя. Хөрөнгө оруулалт татгууц хэмжээний чанартай олон улс хүлээн зөвшөөрөх төслүүдийн саналыг боловсруулаад за энэ төслүүдийнхаа саналыг чааш нь 2 дугаар эхний ээлжинд төслүүдийн санал боловсруулах, 2 дугаар ээлжинд төслүүдэд олон улсын байгууллагуудаар ялангуяа нүүбийн байгууллагуудаар тэзүү хэлэх ажлыг бол төлөвлөд замын зураг гаргаад бол ажиллаад эхэлсэн байгаа. За эхний ээлжинд онг бургастай, цагаан бургастай төслийн саналыг говийг өсжүүлэх төслийн багаас манай ажлын алба авсан байгаа. За тэр төслийнхөө саналыг олон улсын байгууллагуудтайгаа ярилцаад эхлээд уншилгаа хийгээд судалгааныхаа ажлуудыг бол дахин шалгаад эхэлсэн байгаа. За бас нэг төслийн саналыг яг одоогоор боловсруулад явж байгаа нь говийн буур нуурын экосистемийг нөхөн сэргээх замаар орчны За 4 нэмэр гүйсэж хариулъя. Буур нуурыг хадгалах хамгаалах замаар орчны экосистемийг нөхөн сэргээх гэдэг бас нэлээд том дүнтэй төслийн
боловсруулалтыг олон улсын банктай бас хийгээд эхэлж байгаа. Тэгэхээр эхний ээлжиндээ манай Монгол улсад олон улсын байгууллагуудад ялангуяа одоо Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, уур амьсгалын ногоон санд тавих хуудас, хүлээн зөвшөөрөлтгүүд хэмжээний тэзүүнүүд хангалттай байхгүй байгаа учраас ажлын албанаас үндэсний хорооны даргын өгсөн чиглэлийн дагуу тэзүү боловсруулалтыг хийх тэр төслүүдийг бид нар ирэмблээд тавьж байгаа. За тэгээ 26 оны 8 сарын 17-нд талуудын баг хурлыг эхлэх үеэр ус ба газар гэдэг олон улсын санаачлаг гаргана. Тэр санаачлагад нэгдэж